Зохиолч Стенү Эдред амьдрал 2 дугаар бүлгийн 16 дугаар хэсэг. Цагдаа дүүтэйгээ уулзаж сэтгэл санааны дэм авсан дэмчиг биелэг жуухан загнан үнэтэй ресторанд арх хоолоор дайлан хоёул нилэн халамцаж дуун чангараад ирлээ. Та яах гэж тийм золбин юмнуудтай харьцдаг байна. Бацаахан чинь ловер хийгээд банкнаас хөөгцөн хүн шүү дээ. Ловерчин хүн хизээж засрахгүй. Би төрийн цагдаа. Иймэрхүү хүмүүсийг сайн мэднэ гэж ирээдэл гараа занган тун сүртэй ярих цагдаа дүүдээ бараг л бөхөлцөн алдах дэмчиг. Харин тийм. Одоо л ойлгож байна. Чээл ахта тусал. Нутаг орныхоо шившиг болж гүйцлээ. Бэрийгээ бас эхнэрээ аваад явмаар байна. Тэд хушуу холбон нилийн ярьж бас ууц суусны дараа дэмчиг оройч болчихлоо. Нэг газар очиж амранга хүүхэн шуухан дуудаж шингэн хоолоо сонсвол ямрав гэхэд цагдаа дүүн та нэрээ гүндүүг Монгол шүү. Сайхан хүүхнээс татгалздаг эр хүн байдаг юм уу? Дууд гэчгээд хундаг тулган гэж сархахад өнөөх цагдаа нэгнүтэй анин сүүмэж нас нь хэдэм залуухан мэдтэй. 30 гарсан байх. Ээш ах минь төрсөн дүүгээс чинь дутгааргүй хуурай дүүгийн хувьд хэлэхэд дүү энэ асуудлыг мэдчихье. Өгшүү хүүхнүүд ам чимтгүй дэми. За та сууж бай. Би одоохон ярьчихад ирье. Гэд өрөөнөөс гарлаа. Цагдаа залуу өөрийнхөө таньдаг бие үнэлэгч охин руу залгаад болд байна. Чи нэг аятайгаа охин дагуулад хүрээдрээ. Нөгөө будалдаа шүү. Миний нэг танил ах хөдөөнөөс ирсэн. Сайхан жаргаагаад өөрөө. Нөгөө асуудлыг чинь хаачихъя. За юу гэж их л албархан өнгөөр хэлснэ. Элдэг шалдуу будаг шунх төрхөлгүй даруухан хувцлаад ирээрээ дээ. Юм үзээгүй охид чиг ойлгов гэчгээд удсаа таслан өрөөнд ороод дэмжиг ахаа 2 хөөхөө олчихлоо. 20 нас ч хүрэхгүй гэд боддоо. Та гарддахгүй байгаа үстэй. Гэхэд цаадхан сэртэлцэн үнэхээр хөөхөө охин бол мөнгө юу юм? Хэдийг авах юм гэж даналзан явхаар бослоо. Авгахта баригдаж орхисон далай энэ хүнд байдлаас яаж гарах арга чарга хайн өдөн өдөр уур уцаартай өнжөв. Яатахад яр гихчээр цацрал салан барина гэж хэлээд хамаг хувцаа хамж аваад л аавынх руугаа явчихв. Сайн нууцлсан юмсан. Намайг яаж мэдчих вэ? Гэж толгоогоо гашилган бодолд автна. Эцэст нь гарцаагүй алдраас өөр хүн байх ямар ч боломжгүй ойлгожээ. Тэрээр хамгаалагч санчрыг дуудаад тэр өдөр халуунаг барихад нэг хүү саад болсон гэсэн. Хэн гэдгийг мэдсэн үү? Гэхэд санчир толгоогоо элбэн мэдсэн босоо. Алдрын дүүтэй үерхдэг болтой хүү байсан. Нэр нь Тэлмэн гэсэн баха. Нөгөө эрхэс тэдний аавынд ажилтдаг юм шиг байна лээ. Далай гуй алгадан орилон босч ирээд яг тийм байх шүү дээ. Новш гэж. Би яагаад энэ тухай эрт санаагүй юм бэ? Фак юм аа. Химээ хараал урсган ширээнүүдэн уурсаж тэр одоо яг хаана вэ? Хүүн яваж алжиглалтанд ав. Алдаж болохгүй шүү гэж хашгичаад сүмбэж гэсэн амьд байж мэдх юм байна. Энэ хотыг бүхэлдэн самна. Хүмүүсээ дайчил гэж туушаалаа. Санчрыг гарсан хойно далай амьсгаад нь сарталзаж гараа зангидан хөмхийгээ 100 шүдээ хавирч наашаа чаашаа холхиж байснаа ахиад л санчрыг дуудуулаад цацрал гэж чи энэ алдар новш 2 нэг л сэжигтэй. Хол хөндөй царайлаад л сүрхий байдаг байсан. Цаагуур яасан ч байж мэднэ гэж бодож зогсдол санчир босоо юу болов гэсээр амьсгаацчихсан орж ирлээ. Санчраа маш чухал яриа байна. Зоригт та 2 алдрыг устгах. Ямар ч уул мөргүй шүү. Бас найдвартай хүн томлоод сөмбөг олмогц над дээр авчир. Заяа хүү ахыг ч гэсэн ажигл. Цацралыг бас мөрд. Мөнгө хайрлахгүй цац. Худалдаж авч болох бүхнийг ав гэснээ. Арын сефи онгоолгоод нэг бодол $100 гаргаж ирээд санчир руу сарвайн
Энэ зөвхөн урдчлага шүү. Зоригтд ч мөн адил өгнө. Цаадахтаа сайн ойлгуулж хэлээрэй. Санчир мөнгийг шүүрэн авч халааслаад инээд алдан за босоо. Найдаж болно. Би бүгдийг цэвэрхэн хийн гэд гарч одлоо. Энэ хоёр алдрыг дийлтгэл байгаа да. Гиндүүлж дарахаа мэдэх байлгүй дээ. Хэмээн бодолд дарагдан үлдсэн далай шүдээ тажигнтал хавирахад нүдэнд нь хүйтэн оч гэлсхийх шиг боллоо. Бүтэн өдөржин унтсан алдар өгтлээ өсчихсөн хүн сэрээд өдрөгдсөн хоолныхоо үлдэгдлээс хэд гурав сэрээдэн архинаас балгаж зуудал эрхэс залган уулзаж ярих чухал хэрэг байна. Чи хаана вэ гэж байна. Алдар буудалд байгаагаа хэлэн хаягийг нь зааж өгчхөөд урдан хүрээд ирээ. Эд их юм бас арх аваад ирээрэй гэж захив. Алдрыг шүршүүрт орчхоод гарч ирээд удаагүй байтал эрхэс их л яарсан бололтой амьсгаацчихсан хүн орж ирлээ. За, хайртайгаа олоод буун баяр уу? Цаагуурчин сонинхаа чи юу байна? Гэж ёжлох, шоглох завсар асуугаад хоол руу дайрах алдрыг чимээгүйхэн ажиж суусан эрхэс за хаалаа идчихээ. Алив, аяа хаана вэ? Гэд арх хундгалаад ойр дуугаагүй юм байна. За тулахчгай. Гэд нэг амьсгаагаар хөнтөрчхөөд пүү хатуу байна шүү гэж ярвааснаа. Юм л болж байна да. Далай навш чинь Халиунагийн ах юм байна штт. Заяа хүү гэдэг хүн бид хоёрт уулзаад эрхэс болж өнгөрсөн бүхнийг ярьж дуусаад тэр баян хүнийг чи хэр мэдхв гэж асуув. Алдар хоол идэж гол орсон бололтой инээд алдан юу гэж бодох вэ? Тулахтай сайн хүн л гэж санагддаг. Далайгийн яг эсрэг хувилбар гэсэн үг. Халиунаг ийм олон жил хайсныг нь бодоод үзэлдэ. Та хоёр зүгээр л үгэнд нь ороод хэлснээр нэмтэр. Эрхэс ахаад л арх тулган уугаад нэг л сонь санагдаад байх юм. Содороо маятай. Халиунагийн аясыг л харахаас гэлээ. Алдар найзынхаа мөрийг нөхөрсгөөр алгадан Халиуна та хоёр аз жаргалтай амьдрах ёстой шүү. Найз нь замын чулуунуудыг нэг нэгээр түүгээд өгнө. Окей. Тэр яах вэ? Ингээд чи амьдралаа бодох болоогүй мө? Тэргэл сайхан нөгөө газараасаа зүгтаад ирсэн. Тун дажгүй залуутай танилцаж хайртай болсон байна лээ. Гэтэл нөгөө дэмчиг үлээ муу гахаа худал хурмаг юм хийж бараг л барьцаалж байсан байна лээ штэ. Чи бид хоёр чалгаагүй. Далай сүмбэ хоёрт толгоогоо эрэхтэл хууртаж байсан байна лээ. Болдгсон бол алчих юмсан гэж их л уурсах эрхэс гар зангид минчийтэл улаачав. Алдар дуу шуугүй хэсэг сууснаа. Чи одоо дараахан байх хэрэгтэй. Эхнэр хүүхдээ бод. Тэднийг хайрл. Алив, ой, төлөө. Гэд гэдсгийн тонгойлгоход нүдэнд нь нулимс гэлтханахыг эрхэс анзааран зүрхэн шимшрэн өрөвдөжээ. Болдоо гих дэмчгийн хуурайдуугийн дуудсан хоёр охин тэр дороо л хүрээд ирв. Эмсөвтөн харахаараа ухаан алдаж орхидог дэмчиг малилцтэл инээж гойлог туранхаа хоёр охиныг шүлсээ дусаан алдан нүд салгалгүй ширтэнгээ алив сууцгаа эд уу химэн хөлхөөрцөг болов. Хоёр охин болдоогийн анхааруулсан ёсоор энгийн даруухан царай гарган хормойгоо хомсгийн суухан дэмчгийн хуйл тачаалыг улам асааж орхин хадуурж эхэлсэн халтгаа нухлан өндөлзөж сайхан амтд байна. Арай онгой юм биш үз гэж бодол хийлэн болд руу яаруулсан харцаар харан догсоор байлаа. Тэд ууж идэж сүуд болсонгүй. Ганц хоёр хундганы дараа за юуг нь нуух вэ? Энэ манай ах багам. Их сайн хүн. Та хоёрд итгээд л дуудлаа гэж шуудхан хэлсэн болдоо. За дэмчиг ах минь хэнийг ин сонгомоор байна. Дураараа л бол эсвэл хоёуланг нь ээлжсэн ч болно. Гэхэд дэмчиг байж адан болох юм уу гэсэн харцаар харснаа. За хоёуланг нь ч юу юм? Ёо химэн түгдрэн энэ нааталын охиныг гэчгээд хажуу өрөө рүү орчихов. Болдоо нөгөө охинд хандан за чаддгаа үзүүлээрэй. Хөгшин хүн юу шалааж нэг хоёроос хэтрэхгүйз ор гэж хөөв.
Зэгс шиг өндөр гойлог атлаа хөх өгзөг сайтай годгор туранхай охинч толгойд өгсөөр дэмчхэн араас орчихов. Тэргэлд санаархаж 3 жил хоосон шахан байсан дэмчхийн хуйл тачаал туйлтай хүртэл бадарчихсан охиныг ормогц гарнаас нь татан тэврээд ухаан жолоогүй үнсэн оцож эхэллээ. Өнөөх охин болдоогийн зааврын дагуу "Ахаа, аяархан л та. Би сайн мэдэхгүй" хэмээн дургуйтсан дүр үзүүлэхэд дэмчиг улам гааран санд минь хувцаа тайлан шидлээд охиныг ч нүцэглэн орон дээр даран унлаа. Хэд ядарсан дэмчиг оршил моршил гэж сүйд болсонгүй хамхан үнсэх айдаад өндөлцөж эхлэв. 16 дугаар хэсэг төгсөв. Эдрет амьдрал 2 дугаар бүлгийн 17 дугаар хэсэг. 3 жилийн гаслант амьдралаас зогтож ирсэн охиноо харсан баяр бадам хоёр үгээр хэлхийн аргагүй жаргал домбон нулимс гялтгануулан баяр хөөр болцохон тэр өдрийг тунчиг жаргалтай өнгөрөв. Зэйхүү анаранч эмээ өвөөдөө эрхлэн тэлмэн энхлэн хоёртай тоглон ход ход инээн баясах нь үнэхээр өхөөрдөм хөөрхөн харагдана. Амьдрал дандаа нулимсаар дүүрэн байдаггүй юм байна. Гэр бүлээсээ бас анхны хайрынхаа төлөө өөрийгөө золиослж ирсэн үзэгслэн тэргэл маань одоо л жаргалтай амьдралдаа орхон дээ. Гэхдээ тэр давчонгоос бас дэмчгээс маш их айж байв. Мөнгө хүрэн гэхдээ танил тал сайтай хүмүүс юу ч хийж яаж ч мэднэ. Бэндэр түүний санаа зовсон царайг хараад юунд ингэж байгааг дорхноо ойлгоод "Хайрт минь, битгий гунгал. Бүх зүйл сайхан болноо. Алив, наашир" гээд ингэртэй наан инхрийлэн тэвэрлээ. Тэргэл айсандаа ч юм уу үл мэдэг чичргээл хажээ. Тэдийг тэврэлтэн зогсох үед тэлэн дэрэгдүүрэн шуурхын зөрснөө "Ана, би ойрхон гарчгаад ирээ. Энхлэн анар хоёр тоглож байгаа" гэж хэлэх нь "Та хоёр санаа амар ярилц" гэсний дохиоч юм шиг. Бэндэр хайртайгаа шунаглан үнсэж байснаа. "Би харьцаад өглөөр түрээд ирээ. Маргааш гоё өдөр болох шинжтэй. Анар гурвуулаа хотоор зугаалъя. Бас аавтаа сайн яриад бэр гуух өдөр судраа тохиръя. Ер нь яарад байна шүү" гэд инээхэд тэргэл "Би ч яарч байна. Хайртай хүнийхээ дэргэд 50 сайхан жаргамаар байна. Гэтэл нэг л айц төрөд байх юм. Чи надад итгэлтэй. Игч үргэн ах хоёр асуудлыг дорн зохицуулнаа. Өнөөх дэмчиг үлөө. Тэр танилтай бас мөнгөтэй байж болно. Гэхдээ хууль гэж нэг юм байна шүү дээ. За. Харин санаа амарлаа. Чи минь явдаа. Өглөө уулзъя" гэчгээд Бэндрийг шоп хийтэл үнссэн тэргэл "Балчмаа эгч минь яаж байгаа болоо? Би бүр мартчихаж" гэхэд Бэндэр инээмсэглэн "Булгаа эгчэд сайн хэлчихсэн байгаа. Хэд хоног амраачаад эмнэлэг дээр ажиллуулна гэж байна лээ. Эгчэд найдаад орхиё доо. За би явлаа шүү" гэд тэргэлийг дахин чанга гэгч нь үнсчгээд машиндаа сум давхиж одов. Далайгийн итгэлт хүмүүс болох Санчир зоригт хоёр үүрэг авсан даруйдаал хүмүүсээ хөдөлгөн алдрын байж болох бүх газруудад хяналт тавьж амжив. Холбоотой байж магадгүй хэмээн сэжиглсэн болохоор заяа хөөгч хянах ёстой байсан ч үнэн дээр энэ нь ягаад ч бүтэхгүй гэдгийг хэн сайн мэдэх учраас алсаас тандах төдийл байлаа. Мөнгө төгрөг хангалттай байгаа учраас дүүрэг бүрт хэд хэдэн цагдааг өөрсдийнхөө ажилд татаж ёстой л зуурах зайгүй болтол хянаж эхэлжээ. Гэвч тэдний эрэл тэмч бүтэлтэй байсангүй. Бахин биетэй хууд сахалтай ширэн дөрөгтэй зоригт залгсан янзтай. "Цаадах чинь өнөөдөр амарч байгаа үсттэй. Хаа нэгтээ буудалц завар чивтэй байлгүй дээ. Маргааш хүрээд ирэхээр нь бариад авъя. Ингэж дими ажил удаад" гэхэд Санчир "Өнөөдөр олчихвол чи бид хоёрын хитвч хангалттай зузаарна шүү дээ. Секунд бүхэн зоосоор үнэлэгдэж байгаа. Хурдан олохол бодъё. Далаа гинэт бодлоо өөрчилчихвэл чи бид хоёр ахиад л алдрын удирдлагад явах болно." "Нээрээ тийм юм байна. Буудлуудаар хаяа. Тасарчсан хэвдэж байвал бүр сайн шүү дээ."
Алдар буудал хүүхэн хоёрт дургүй штэ. За яах вэ? Чи хүмүүсээ аваад буудлаарай. Би нөгөө хэн блээ дээ. Алдрын явуулддаг байсан бондгор хүүхэн ягав цэцэрлэгийн гэж санчрыг лавлахад зоригт оюун уу гэснээ тас инээж тэрнээс чинь аль эртээ болчихсон штэ. Мань хашир өөрөө нухахна. За улаарад бай. Хөөрхөн охид хогоор байхад хөгшин авгаар яадгийн. Би зүгээр л танд атахыг. За хөдлөё гэцхэн тэд салж одлоо. Алдар шүндэд утасны дунаар сэрээд хараал урсан өндийж хар шөнөөр хэн бэ гэж ундууцан харвал уянга байв. Юу болсон бол гэж бодон авбал сандарч бачимдсан хоолой Алтраа байна уу? Сүмбэд рүүхэн ярьлаа хэсэг хүмүүс хөөгд байна гин яана. Манай гадаа бас танихгүй машин зогсчиход айлын хаалга тогшоод байх шиг. Яах вэ? гэж уйлагнав. Архин гараагүй дүүнгэтэн байсан алдар хормхон зур сэргээд 50 сонс. Хаалга дотор талаас нь аль болох том зүйлээр чадхаараа дар. Юу ч хамаагүй. Бас цагдаа тогт мэдэгдэж болохгүй. Би одоо хончлоо гэж хэлээд яаран ховцоллаа. Шатаар бууг зураа хоёр тусал руугаа залган товч тушаал өгчхөд машиндаас сун эл хулхан замаар хурд нэмэн давхсаар төдөлгүй баян зүрхийн товч өнгөрлөө. Толгойд нь түмэн бодол эргэлдэнэ. Далаа мэдснээс зайлахгүй. Би хитрхи гин загначгач. Эрхэс рүү залгая. Гэж бодсноо болчихов. 50 амьдралд нь гай болоод юу гэх вэ? Урдаа яваа машин бүрийг тунс сормог сүлжин гүйцэн төрүүлж давхсаар Сүмбэгийн гэрэн оролцоо ирээд зогсон цааш явгангүйлээ. Үнэхээр хоёр машин аварын гэрлээ асаачсан зогсоо нь гарцаагүй далайны хүмүүс. Алдар байшингийн сүүдэр даган сэм гэдсээр орц руугаа дөгтөл үүхэд уйлах эмэгтэй хүн чарлах дуун сонсдон бөөн бичигнэн болж төдөлгүй баахан хүмүүс гараад ирэв. Хөөе уянгаагч юу болов гэж хэлэнгээ эхний хүний цохиж унгамагц дараагийнх нь гайхан зог туслаа. Алдрын оновчтой цохилтонд өртөн говин унахад арын хүмүүс "Ой хэн бэ? Юу болов?" хэмээн шүүгэлдэх хооронд уянгааг сарвалзуулан тэврэх 3 дахь хүнийг мөн л цохиж унгаад "Би алдар байна. Хүүхдүүдээ аваад хар хурдаараагүй. Хойд хашааны хажууд машин байгаа шүү. Май төлхөр. Гүй. 5 минут хүлээгээд намайг очихгүй бол шууд яваарай." Яах учраа олохгүй сандран твдэх уянга газар дунсан эхний 2 хүнээс молдрон чарлах 2 хүүхдээ хөдлөн харанхуйд уусан одож алдар араас нэгсэн хүн болгонд саадхийн зодолцоор үлдэв. Тэд алдрыг танимагц нэгэнд дийлэхгүйгээ ойлгон алдраа боссын туушаа штэ. Чи бид нар чинь нэг тал үздэй. Сүмбэг эхнэр бид нар яахчгүй. Босс л аваад ир гэсэн. Алив бид амаа хүмгнэ. Чиний тухай хэлэхгүй хэмээн тал талаас шалав. Алдар амьсгаадан уяглаж байснаа. Сүмбэ хаана вэ? Хурдан хэл. Гэсээр гараа зангидан дөгөхөд тэд айсан бололтой ухарч байснаа гэнэт бөөндөө дайрлаа. Гэвч тэд алдарт юм болсонгүй цөмийг нь газар унгаачаад зогсож байтал гэрлээ анивчуулсаар 2 туслах нь хүрээд ирэв. Та хоёр тэр машины багажийг шалгадаа. Бас дугуйных нь хийг гаргаад эднэрийн утсыг хураачих. Аль хурдл гэж тушаалаа. Туслахууд нь цус нүчэндээ хутгалдсан сүмбэг дамжлан ирэхэд араатнууд гэж шивнэх алдар явъя эмлэг бараадыг гэд машин цуулган хөдлөж өөрийнхөө машин дээр очиход уянгаа айчжирсэн хүн угтан тосчээ. Хүүхэд насны гинэн харандаа бэлуурж орхисон тэлмэн яарангүйсээр альмигийн гадаа ирээд утас руу догчхоод тэсэн ядан холгиж байв. Нэгэн тэгч маань ирчихсэн болохоор алдрахыг буруутгаад чадгийн. Тэгээд ч энэ бүхэнд альмаа ямар буруутай вүлээ дээ. Бодол давтан инээмсэглэж зогсдол альмаач дэгдсээр гарч ирмэгц. Миний дөхөнтэй уулзах гэв гिचгээд энэд алдахад ижиж улаасан тэлмэн дүү ахтай ахав дээ гэд урвайн тонгоосноо чамаас хамаагүй өндөр бас хүчтэй гэж шарлахангүй хэллээ. За тоглосон юм аа. Алив явъя. Гадаа мунж гоё байна да гэсээр
Альмаа гүн ирээд гараас нь хөтлөн хоёул хөгжилдөн нэлцээр алхацгаалаа. Хэн хэнийхэн зүрх зээжиндээ багтаж ядан цохилож, аз жаргалдаа бэлхэн хөхүүн хөөртэй эсэн бусыг хамт шимэн ярилцгааж зөндөөн удаан зугаалав. Альмаа генетхэн зог туснаа. Тэлмээ, чи одоо алтал алтрахад урсаар байдгүй. Үгүй, болсон. Бүгд л хууртаж заллуулсан хүмүүс. Гэхдээ би алдрахын оронд байсан бол хизээш тийм зүйл хийхгүйсэн. Альмаа тунирхангүй уучлчаал да. Чамайг уучлахгүй бол би ч гэсэн уучлахгүй. Би уучлсан. Тэгээд ч тэргэл эгч маань ирчихсэн. Уучлсан. Нэрээ юу? Нэрээ. Батал. Яаж? Альмаа хушуугаа зарвайлган энэ дээр үнс. Дэлмэн зориг муутайхан тэврээд уруул дээр нь үнсэхэд Альмаа эрхлэнгүй ингэрт нь наалтад ирлээ. Дэлмээ, чи надад нэг зүйл хэлэхгүй мүү? Хэлнэ. Зориг хүрэхгүй байсан. Одоо хэлье. Дэлмэн ихцлэн зогсоод Альмаагийн өдөөс харан гарнаас наатгаснаа. Альмаа. Юу? Хоёул уйрхүү. Би чам цай. Өнгөрсөн хугацаанд чамайг л бодож ирсэн. Үнэн шүү. Би ч гэсэн ганцхан чамд хайртай. Энэ өдрөөс хойш үрд чинийх. Альмаа ингэж хэлээд нулимсаа шудран арчиж инээмсэглэснээ. Чи энийг хардаа гээд түлхүүр шажигнуулахад юун түлхүүр вэ? Хиний? Алдрах надад бишээ. Чи бид хоёрт байр бэлгэлсэн. Гоё юм уу? Гоё юм. Гэхдээ хизээ. Саяхан тэмцээн төрүүлсэндээ тикет өгс юм аа. Намайг чамд сайн гэдгийг мэдээд тэгээд л өгсөн. Би ганцаараа очиж чадаагүй. Айгаад хамтдаа очих уу? Юу л да. Юу. Өөрөө мэддгүй мүү? Халиу явъя. Альмаа тэлмэг хөдлөн гүйсээр зам дээр гарan гар өргөн зогслоо. Тэнгэрт бүлдээгчүүлгүй мянга том одод гэгээн үнэнч харийн бэлэгдэл болон мэрэлзэн жирвгэнх нь үнэхээр үзэсгэлэнтэй харагдана. 17 дугаар хэсэг төгсөв. Эдрет амьдрал 2 дугаар бүлгийн 18 дугаар хэсэг. Алдрыг төдийгүй сүмбэг алдаж орхисныг мэдмэгц далай ёстой л галтайгаа бууж хэдэн хамгаалагч нараа хэрэгчих төхөн толгой дөрөвгүй нүдэж санчир зоригт хоёрыг бейсболын цохиураар хэдэнтэй говшиж орхиод арчаагүй лалрууд ганц хүн барьж чадахгүй хучхрууд хэмээн шүлсээ өсчүүлэн орилож одоохон яв хаваага газраас нь заавал барьж ир чадахгүй бол бүгд дүүжлэгдэж үхэрэй гэж бүгдийг нь хөөж явуулав. Далай ойр ойрхон амьсгаадан уйглаж сууснаа ширээн дээрх шилтэй вискинээс хундаг дүүрэн нэг авсгаагаар ууж орхиод шүдэ хавран нүдээ эргэлдүүлэн минчийтэл улаан новшим ёстой аз нь хайсан новшим гэж хэнийг ч юм харааж байснаа дахин виски хундаглан хөнтрлөө. Догшин хатуу дарс төтгөн нөлөөгөө үзүүлж эхлэн дотроос нь хал ойргон айц сандрал нь арилан тайвширч эхлэв. Үхсэн муу сайн гуйлагчид яавал гэж зүгтаад халахын хавтгаагаас хай зайлдаг юм. Гол асуудал заяа хүү ахал байна. Санаа зовох гол хүн бол өөгөр заяа хүү. Тийм. Өөгөр хөгшин төгцөг. Бодол тавтан мэлэрч суусан далай ахаад л виски рүү гараа явуулахтай зэрэгцэн утсан дуугарав. Ингэж чочих гэж. Далай бүр тайвшран уужим амьсгаа аваад утсаа авлаа. Байна уу? Байна. Таньж гэнэ үү? Нэг л танил хоолой. Далайгийн уур амаг дөрс хийсэн ч бие барин. Сайн санахгүй л байна. Хэн бэ? Утсын цаан доогтой энийг сонсдмоц. Сүм бэ. Химэн уулгалдах шахсан далай. Муу новш. Мухар гартай лалар. Чи нэг удаа зүгтаасан ч хоёр дахь болж чадахгүй шүү. За мөмхий хужаа минь. Баг давраарай.
Чиний бүх лөөвөр булхайг би мэднэ шүү. Алдарт хэлэхээс өмнө саналыг минь сонсвол сонс, үгүй бол тэгээд дуус. Эгмаггүй гацж орхисон далайг хариу хэлхийн завдалгүй ууцсан тасарчав. Юу гинэ? Хужаа навш гинөө. Энэ ямар? Гэвч тэр сүмбэ рүү залгаж чадсангүй. Вискинээс ахин нэг татаж орхиод уцаа гартаа эргэлдүүлэн яахав гэсэн янзтай сууж байтал хаалга зөөлөн тогшсноо нарийн бичиг авгаа орж ирснээ хулмалзан захирлаа. Та энийг хардаа гэсээр уцааны сошиал тавигдсан мэдээг харууллаа. Нэр төртөө бизнесмен далайгийн үнэн төрх. Гэсэн гарчиг бүхий богиновтор нийтлэлд түүнийг хууль бус мөрийтэй тоглоом эрхлэж хэн хүмүүсээс мөнгө луурддаг тухай бичсэн байв. Энэ бол зөв хүн эхлэл. Сануулга. Далаа нүрээ таглан сандал дээр лакетэл суугаад шүдэ хавирч эхлэв. Сүмбэтэй тохиролцохоос өөр аргагүй болсон тэрээр санчир зоригт хоёрлоо залган шээдүр өөрчлөгдсөн. Сүмбэ болоод гэр бүлд нь хуруугач бүхөрг. Тэднийг зүгээр л хай. Харин алдрыг олоод алсаа сэм ажиж байна. Хэмээн тушаал буулгалаа. Уур амган дүрлзэвч яаж чадахгүй байгаадаа гудран бажимдахын хэрээр уусан вискийн дотроос нь халаан уйл тачаал нь байж аттал хөтлөж эхлэв. Халдлага нь хатууран зангирчээ. Ажилд ороод нэг удаагүй нарийн бичиг авгааг гэнэт санан өрөөндөө дуудаж оруулаад хаалгаа дотроос нь түгжиж орхиход өнөөх эмэгтэй айж имээсэн харцаар бүлтгнэн хойш ухрахад эгчээ айсны хэрэггүй алив гэсээр тэврэн авлаа. Хөөшөө захирлаа ингэж болохгүй. Цацрал мэдчихвэл нарийн бичиг авгаан савхан бүрээстэй буудан хайвалцтэл үүлэн борооны ажил эд оргилж эхэллээ. Алдрын бэлгэлсэн байр үнэхээр цэвэрхэн тоглог саруулхан байсанд альмагийн санаанд явцав нийцв. Харин тэлмэн нэг л дуу муутай бие барьсан янзтай байгааг шууд л ойлгосон альмаа. Хараа хоёулаа хамт амьдрах болвол заавал энд байх албагүй. Гэр хороололд 5 хантай гэрт байсан ч хамаагүй. Чиний хүснээр л болъё. Тэлмэнгийн царай саруулсан нэмсэглэд тодорж ирснэ. Нэрээ юу? Би өөрийн гараараа байр оронтой болмоор. Тэгээд тэндээ үүр чамтай. Альмаа инээд алдан тийм ээ. Хоёулаа хамтдаа бүхнийг босгоё. Хамтдаа. Тэд инээж хөөхрөн жаргал думбан элдвийг мөрөөдөн ярилцаж суусаар нэлийн удав. Хин нэг л зүйлийг дотроо сэм хүсэн хүлээж тогтлон нууцхан сэрэлтэн бүх биер нь халуун өргөн тааламжид мэдрэмжинд автан байлаа. Эрхвш эр хүн гэсэндээ тэлмэн эхлэлийг тавин альмаг хүзүүдэн үнсгэд охинч бие суллан налаад ирэв. Хоёул үнсэлсэн чигээрээ унтлагын өрөө орон өргөн зузаан орон дээр орооцолтод хөлбөрч нэгнийхээ ховцыг санд чин тайлж удсан ч үгүй чармаа нүцгэрч орхижээ. Альмагийн бомбайсан хоёр хөх үзмэн ягаан тавч хун гоо хүзүү гойлог бэлхүүс. Хоёул ертөнцийн хамгийн гайхам цэнгэлд умбан оржээ. Өглөө эртлэн сэрсэн тэргэл хүүгээ ховцлон хоололж хаад бэндрийг хүлээд цав. Аав ээж хоёр нь гараж руугаа эртээ босоод явчихаж 2-3 өдөр ажиллаагүй болохоор аргагүй зү. Гадаа машин шорхийн торомслон зогсохыг сонсмогц бэндэр маань ирчихлээ хэмээн баярлан бодсон тэргэл угсгийн гартал биш байв. Цагдаа хувцастай 2 хүн ойртон ирээд амраг ирээ. Цагдаагийн мөрдөгч ахлагч дэслэгч болд гэж танилцуулснаа. Энд тэргэл гэж хүн байна уу? Би байна. Юу болсон бол? Болдоо их л нухацтай ажих зураа. Яасан сайхан хүүхэн бэ? Хөх бүкс. Царайзус үнэхээр гоё юм. Гэж бодох зураа. Манайд гомдол ирсэн л дээ. Таны хадам аав бас нөхрөөс чинь. Та хувцас өмсөд бидэнд явна уу? Тэргэлийн царай хувцгийн сандарч юун гомдол вүлээ? Би буруу зүйл хийгээгүй юмсан. Хэсэг дээр очиод уучраа олё. Та бидэнтэй явна уу? Би өмгөөлөгчдөг ярмаар байна. Гээд тэргэлийг утсаа шүртэл өнөө 2 цагтаа яаруулсан ч үгүй. Бараг л хүчээр шахан машин руу чирчглээ.
Энэ үед энхлэн сэрсэн бололтой нэмгэн хувцастай үсрэн гарч ирээд "Эгчээ, юун цагдаа вэ?" хэмээн чарлахад "Аавра бас бинтэр ах руугаа залга. Дүүгээсээ битгий холдоорой" гэсээр тэргэл машин цулаа. Шүлсээ гүд хэтэл залгих болдоо чарласаар үлдсэн энхлэнг далдуран ортол харж явснаа. "Нөгөө бат сайхныг дөнгөдөг охин байна шүү дээ. Ямар хөөрхөн амтан бэ" гэж бараг л уулгаалдан орхив. Үүнийг сонссон тэргэл зочирдон гайхаж нэг л биш байгааг мэдрэн "Та нар юу хүмүүс вэ? Цагдаа муу юм уу?" гэж хашгиран машины хаалгатай ноцолдоход нөгөө цагдаа нь түүний амийг альчуураар таглан толгойд нь уут углаж орхив. Тэргэл бүр ч их сандран тийчгэнсэн боловч яаж чадсангүй. Дууд дохиогоо хангинуулан баруун зүүн тийш огцон мөшгөн дотор муухартал давхих машин хагас цагийн дараа сая зогсож хаалга нэгшиг болоход оргодол 3 жил тэжээж 30 саяг төлөөд байхад ингэн гинэ чи тэр алтан бурхад хаана вэ гэж хахир дугаар хашгичх нь гарцаагүй дэмчиг мөн бөгөөд тэргэлийн хөл говин суунд усжээ. 18 дугаар хэсэг төгсөв.